сэтгүүлчид ажиглаа сууж байгаа энд байгаа хүмүүсийн ихэнх нь үндсэн хууль, ардчилсан үндсэн хуулийг тогтоогчд байгаа. Тэг өнгөрсөн хугацаанд бид нар үндсэн хуулиа бол хэрэгжүүлж чадсангүй гэдэг дүгнэлт хийх бүрэн боломжтой юм амьдралыг туулж өнгөрүүлээ. Үндсэн хуулиа Монгол орн ямар орн байх вэ? Монголчууд бид нар яаж амьдрах вэ гэдэг тэр суурь хуулиа хэрэгжүүлж чадаагүй болохоор өнөөдөр Монголын нийгмийн амьдрал булангартай байна. Булангартч байна. Би бүр ингэж томьёолоо гэж бодож байгаа. Монголын нийгмийн амьдрал өнөөдөр булангартай байна. За тэгэхээр бид нар яагаад энэ амьдрал ийм болчих гэдэгт хүн бүр хөдөөгөөдөө дүгнэлт хийж энэ юундаа ингээд бид нэр ийм буруу замаар явчих гэдгээ өнөөдөр олж харахыг хичээж байна л да. Тэгэхээр миний хувьд бол энэ Монгол соёл уламжлалыг олон жил судалсан хүний хувьд бол энэ Монгол уламжлал бол үнэхээр алдагдж байна гэдгийг бол олж харж байгаа. Тэгэхээр бид нар уламжлал гэхээр нэг цагаан сар тэмдэглэх юм бол ярьдаг л да. Тийм биш. Монгол уламжлалын хамгийн нандин юм нь бол урд нь хийж бүтээснэ. Хамгийн нандин юм уламжилдаг, хадгалдаг. Хэрвээ буруу зуруу юм хийсэн бол тэрийг засалдаг. Энэ бол гайхамшигтай уламжил. За энэ уламжил алдагдаж байна. Тэгэхээр ийм уламжил алдагдаад ирэхээр өнөөдөр Монголын соёл, Монгол сэтгэлгээ, Монголын үнд зүйл өөрөө дархлаагаа алдаж байна. Бидний хийсэн бүтээсэн үүхтөх, хийх гэж бүтээж байгаа юмнууд өөрөө утга багтай дархлаагүй болоод ирэхээр өнөөдөр бид нар өөр нэг асуудлын өмнө бол тулж ирж байгаа. Тэр юу гэхээр энэ улс орн чи ер нь эзэн байна уу гэж. Тэгэхээр би хоёрдугаар томьёолон бол Монгол орн эзэнгүүдэж байна гэж хэлмээр байгаа. Өнөөдөр Монгол эзэнгүүж. Энийг би одоо нутаг орноос нүүгээл төвлөрлөө тэмүүлээл ингээд нутаг орн эзэнгүүрж байгаач гол нь холбож байгаа юм биш. Энийг би ажил үйлээ эрхэлж чаддаггүй. Одоо ийм халтуурдаг одоо бидний энгийн хэлээр тийм хүмүүс дүүрэн болсонтой бас гол нь холбож байгаа юм биш. Өнөөдөр улс орн бол Монголд амьдрах одоо тийм таалхаа болцсон ийш тийш зулбож нүүж хөлжиж байгаа энэ улсуудтай холбож байгаа юм биш. Энийг би юутай холбож байгаа гэхээр өнөөдөр Монгол сэтгэлгээ, Монгол үзэл бодол өөрөө эзэнгүй болж. За ингээд ирэхээр бид нар бол өнөөдөр одоо арга буюу тэр хуулийг тогтоосон хүмүүс иргэн бүр одоо бид нар ингээд яваад байх юм уу? Бидний хойч уу яах юм? Ер нь ямар амьдрал бидний өмнө байна гэдгийг бол бодож эхэлж байна л да. Тэгэхээр бид нар бол өнөөдөр үнэхээр одоо тийм юу юм одоо элдв бослог гаргаад, жагсаал гаргаад, элдв лоозон бариад, эсвэл хэн нэг одоо тэр сошиал медиагаар дамжуулаад дормжлоод энэ байдлыг бол өөрчлөхгүй юм байна. Тэгэхээр бид нар яаж өөрчлөх вэ гэхээр нэгдүгээр энэ байгаа байдалд бодиттой үнэн дүгнэлт өгмөр байна. Бодиттойгоор олж хармаар байна. Одоо бид нэр ил тод байдаг, сайн сайхан байдаг, олон нэр томьёо олон сайхан юм ярих боловч харин ч одоо энийг худлаа халахлагдсан, гойсон, чамин болгосон, ардчил гэдэг нэг том ийм сайхан юмны ард орж нуугдсан ийм л одоо хуурамч амьдралтай. Магадгүй ихэнх газар, ихэнх айлд одоо хоёрдмол амьдралтай. Ярьдаг юм нэг, байдаг юм нөгөө. Эсвэл хоорондоо зөрчилдсөн, би энэ нам чи тэр нам гэж уралдсан, зодтолцсон. Одоо тэгээд тэрний сайн юм хийж байгааг өөр одоо хэсэгдэл багтж байгаа бол унаж байвал одоо бахан хандаг. Явуулахгүй байвал бахан хандаг. Бүтээлгэхгүй байвал бахан хандаг. Ийм л одоо ард түмэн болж байгаа. Тэгэхээр би бол эргээд хэлий энэ уламжлалыг Монгол амьдрал яаж одоо энэ түүхэн урт хугацаанд хөгжиж ирсэн монголчууд бид нар яаж өөрийгөө хамгаалж дархалж ирсэн гэдгийг сулж байгаа хувьд бол одоо дархлаа алдагдаад сэтгэл зовж байгаа. Тэгэхээр энэ олон байдал хийж байгаа энэ олон байдлыг бодиттой өөрийнхөө одоо тэр мэрэгжил мэдлэгийн үүднээс харж байгаа ийм хүмүүстэй бол би одоо санал нэгдэж байна. Нэрэл одоо өнөөдөр одоо бид нар ингээл яваад авах боломжгүй юм гэж. Тэгээд энэ одоо жодогт Монгол гэдэг хөдөлгөөн бол ерөөсөө монгол хүн гэдэг тэр монголчуудыг биднэрт байгаа бол бид нар өөрийгөө таних ёстой.
өөрийгөө олох ёстой. За тэгээ өөрийгөө олно гэдэг чинь бид нар энэ их орноо улс орноо эзэнтэй болгоно. За эзэнтэй болох цагт бид нар цаашаа юу хийх юм бол ярих боломж нэгдэнэ гэж бодож байна. Баярлалаа.